Өнөөдөр би танд бүр таны амьдрал, таны сэтгэлгээ, таны бодлыг тэр чигээр нь өөрчлөх нэг зүйлийн талаар хуваалцъя. Би яг энэ бичлэгийг сая сургалтын дээрээ орж байгаа. Тэгээ та нар ч гэсэн жижигхэн нэг чухал хэсгийн хүрэгчий гэж бодлоо. Яагаад гэвэл энэ мэдээлэл маш олон хүмүүст хэрэгтэй учраас хүн болгон энэ мэдрэмжийг туулж исэн гэж бодож байна. Бидний амьдралд ямар нэгэн хэцүү зүйл тохиолдох үед эсвэл бид нар ямар нэгэн шудраг бус зүйлийг туулах үед биднэрт өөрөөрөхгүй тийм бодол төрдөг штэ. Яагаад миний хувь заяа ийм юм болоо? Хорвоо ертөнц бурхан надад яагаад ийм хувь заяаг өгч байгаа юм болоо гэж бид нар боддог. Бидний бодол дотор зүгээр л ингээд бурхан хорвоо ертөнц бидний хувь заяаг бичээд ингээд биднэрт өгчдийм байх гэсэн тийм бодол байдаг. Надад ч гэсэн яг үнийг хэлэхэд тийм бодол байдаг байсан. Гэхдээ үгүй юм бэлээ. Бид нар гац ухамсараараа өөрсдийнхөө хувь заяаг сонгодог юм бэлээ. За юуны төрөнд гац танд бурхан гэдэг үг эвгүй сонсогдож байх юм бол та энерги хорвоо ертөнцгээд өөрийнхөөрөө ойлгочих болно. Би хувьд гэх юм бол би бурханд итгэдэг. Тэгээд өмнө нь миний байн сонсдог үгнүүд юу байсан бэ гэхээр бурхан чамтай хамт, бид нар бурханы нэг хэсэг, бурханы хүүхдүүд. Тэгээд дээрэс нь энергийн хүч гэл энэ талаар аягүй их сонсдог мөртлөө энэ үгнүүдийг ерөөсөө ойлгодгүй байсан. Тэгээ одоо л бүр ингээд маш сайн ойлгож эхэлж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ та нар энергийн талаар мэдэх бол бүх зүйл квант талбар дээр таны боломжит бүх хувь заяа чинь энергийн түвшинд оршиж байгаа. Тэгээ бурхан чамтай хамт байгаа гэсэн үг нь юу гэсэн үг вэ гэхээр хүн төрлөختний дотор бурханы хүч, бурхан бидний дотор байдаг бөгөөд бурхан биднэрт өөрийнхөө хувь заяаг, хүссэн хувь заяагаа сонгох тэр их чөлөө хүчийг өгсөн байдаг. Тэгэхээр бид нар өөрийнхөө ухамсарыг өөрчилснөөрөө, өөрийнхөө ухамсар дээрээ ажилласнараа өөрийнхөө хүссэн хувь тавиланг бурханы хүчээр, өөрийнхөө хүчээр, дотоод хүчээрээ өөрлөгөө татаж болдог. Би яг энэ зүйлийг ойлгож аваад энэ ухамсарыг өөртөө сэргээснээс хойш миний амьдрал бүр ингээд тэр чигээрээ өөрчлөгдөж байгаа. Өмнө нь би хин нэгнээс болоод юм уу миний хувь заяа ямар нэгэн зүйлийг шийднэ гэж боддог байсан бол одоо бүх тэр дотоод хүч, энерги миний дотор байгаа гэдгийг мэдэрсэн учраас тэгээ энэ бичлэгээр би танд шууд тэр бурханд итэг, энэ бурханд итэг, надад итэг гэж хэлээгүй. Энэ бичлэгний зорилго нь болохоор зүгээр л та өөртөө итэг. Ягаад гэвэл таны хүсэж байгаа бүх хувилбар, хүсэж байгаа бүх зүйл чинь яг үнийг хэлгээд таны дотор байгаа. Тэгээд сургалтын дээр болохоор би хүмүүст энэ ойлголтыг өгөөд яаж энэ хүчээ олж авах вэ? Яаж энэ хүчээ ашиглах вэ гэдэг талаар ороод явж байгаа. Хэрвээ та сонирхолтой бол орж ирээрэй.